Намайг амар хязгалын гэдэг би мөнх хөх тэнгэрийн дор нүүдэлчдийн соёлын үлгээн нутагт төрж өссөн. Өв соёл бол Монгол хүнээ бахархал, үнэт төв бидний түүх юм. Монгол улс нүүдэлчдийн урлаг, ахуйн соёлыг гүнзгий өвлөж, хойч үедээ өөрчлүүлэн дамжуулсаар ирсэн. Монголчуудын хоол хүнс нь бидний амьдралыг тэтгэхийн зэрэгцээ өв соёлын чухал хэсэг нь үлээ. Цагаан идэ, ааруул, тараг, айраг, эдгээр хоол хүнс нь малчин амьдралтайгаа холбогдсон эрүүл мэндэд ач тустай бөгөөд эрс тэс нэмэх түвшин сасах 40 градусын хооронд байгальтайгаа дасан зохицож амьдрахад бидний харилцааг илэрхийлж өгдөг. Би Монголынхаа уламжлалт соёлыг дэлхийд таниулах, үр хойчтой өвлөөсхийг амьдралынхаа чухал зорилго хэмээн үздэг. Иймээс үндэснийхээ хоол хүнсийг орчин цагт гэртээ хэрхэн бэлтгэж болохыг харуулсан цоврал контент бүтээдэг. Өв соёлтойгоо ойр байж, үндэсний урлаг, хоол, зан заншлыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгон үр хойчдоо дамжуулдаг. Үр дүнд нь миний үр хойч өв соёлоо мэдэрч бахархаж, ирээдүйд энэ үнэт уламжлалыг өргөжлүүлнэ гэдэгт итгэж байна. Үндэстэн бүрийн иргэн бол өв соёлыг тээгч юм. Өдөр тутмын амьдралдаа өв соёлтойгоо ойр байх, түүнийг ойлгож, дэмжих нь бидний энгийн мөртлөө салшгүй үүрэг билээ.